Эрт өртийн цагт энэ дэлхийн далай тэнгисийн гүн хязгаарт Лосын хаан үдсгэлэнд Лосын охтын хамт амьдран суудаг байжээ. Миний далайн орд иргэдээ өнөөдөр бол хөгжим баярлаж бүжин цэнгэх өдөр. Та нартаа шинэ жилийн мэнд хүргэе. Аава, та энэ жил биднэрт ямар бэлэг бэлдсэн бэ? Охтууд минь, энэ жил та нартаа би их онцгой бэлэг бэлдсэн. Юу гэвэл та нарынхаа нэг хүслийг биелүүлнэ. Хөөх, ямар гоё юм бэ? Аава, би совсон зүйлт авъя. Би шүрэн бүстэй болёо. Аава, би хясан гуталтай болъё. Надад улаан бялуу өгөөрэй. Харин би цэцэрлэгтээ далайн алимны модтой л олмоор байна. За, ойлголоо. Харин Ариэл, чи юу авахыг хүсэж байна? Юунд дуугах хураага охин минь? Надад олон зүйл хэрэггүй аава. Зөвхөн далайн мандал дээр л гарч үзхийг хүсэж байна. Юу? Охин минь, чи үннээсээ ярьж байна уу? Тийм ээ. Би зөвхөн үнийг л хүсэж байна. Та зөвшөөрнө үстэй аава? За яах вэ? Ганцхан удаа шүү. Ариэл, чи нэгэнт 16 нас хүрсэн тул хариуцлагатай байж тогтсон хугацаанд буцаж ирээрэй. За аава. Хаантан минь гүнж хэтэрхий залуу байна. Ганцаарнг нь явуулж болохгүй. Хин нэгэн хамт явах хэрэгтэй. Чиний зөв. Нора, чи хамт яв. Хаантан минь, Нора чинь хүчгүй шүү дээ. Дайсан дарвал яана. За яах вэ? Тэгвэл чи яв, Альфредо. Зарилгийг ясаар болгоё, хаантан минь. Хөөх, ийм гэрэлтэй байдаг юм уу? Энэ юу вэ? Энэ бол нар гүнжтэй. Би үнэхээр итгэж чадахгүй нэ. Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Хүй. Энд чинь Лосын хааны баг гүнж Ариэл одоо? Тийм ээ. Та яаж мэдээ? Би чинь энэ далайн иргэн эзэн элдвийг мэдгч эргчлээд цахлаа шүү дээ. Тэр юу вэ? Тэр бас тань шиг цахлаа юу? Үгүй. Энэ бол газрын хаан тулсын царийн ганц ханхуу эрхийн хөлөг онгоц. Энэ чинь одоо юу болж байна? Гүнжтэй. Хоёулаа буцах цагааллаа. Ханхүү, цагаагаар нэг л биш боллоо. Бид хурдан эрэг дээр гарах хэрэгтэй. Далайн шуурга, гүнжтэй, хурдлаарай. Юу? Бид ханхуугийн хөлгийг ингээд орхиж болохгүй. Бид туслах хэрэгтэй. Хормын төдий дэгдсэн далайн шуурга ханхуугийн хөлөг онгоцыг живүүлж орхив. Ариэл усан нансан ханхууг аварч далайн эрэг дээр гаргалаа. Тэрээр ухаангүй хэвтэх ханхууг хараад зүрх нь хүчтэй цохилон түнд дурлжээ. Ёо, Ариэл яасан гинэ? Сөнөж буй хөлгөөс газрын хүний амийг аварсан гинүү? Энэ бол байж болшгүй зүйл. Альфредо, би чамд сануулсан байхаа. Одооноос Ариэлийг хэрхэвч дээш гаргаж болохгүй гэж би тушааж байна. За, хаантан минь. Тэр ханхуу бодлоос минь гарахаа байлаа. Ядаж ганцхан удаа уулзаад амийг нь аварсан гэдгийг хэлэх юмсан. Даан жаав минь дээш гарахыг хоруулсан байдаг. Ямар ч арга алга та. Ариэл гүнжтэй. Та хэм бэ? Та юунд гонёлаа?
Тийм гэж үү? Үнэхээр боломж байгаа бол та надад хэлж өгч туслаач. Тэгэлгүй яах вэ? Миний сайхан сэтгэл эзэн таны зовлон тоолж мэдээд туслахыг хүссэн. Та намайг дагаад явна. Гэхдээ за та намайг тийш нүргэж. Энд ямар харанхуй юм бэ? Бид хаанд хүрээд ирв? Тавтай морил эрхэм гүнжтэй. Уучлаарай. Би явах хэрэгтэй болчлаа. Болно. Гэхдээ ханхууд юу тохиолдож байгааг мэдхийг хүсэхгүй байна уу? Түүнтэй хуулзмааргүй байна гэж үү? Юу? Та түүний тухай яаж мэддэг вүлээ? Хорсуулаа надад. Мэдэхгүй, чадахгүй зүйл гэж үгүй. Ханхуу чамайг амийг нь аварсан гэдгийг мэдэхгүй. Тэрч бүхэл чамайг тайдгийгч мэдэхгүй. Гэтэл чи түүнд дурлж өгсөн байдаг. Тун таагүй хэрэг шүү. Хүмүүс хоёр хөлтэй байдаг. Харин далайн хүмүүс сэлүүртэй. Чи ийм байдалтай хизээж ханхуутай дахиж хамт байж чадахгүй. Үгүй. Ойлгох хэрэггүй охин минь. Хэрвээ чи хүсвэл би чамд тусалж болно. Гүйж байна. Надад туслаач. Намайг хүлтэй болгоод өгөөч дээ. Болно. Гэхдээ нэг болцолтой. Үүний тулд чи надад хоолойгоо өгөх ёстой. Тэгээд хүлтэй болж ханхүүтэйгээ уулзсан шүү дээ. Хамгийн гол нь чи 3 хоногийн дотор ханхүүг хөөртөө дурлуулах хэрэгтэй. Хэрв түүнийг өөртөө дурлуулж чадвал чи өөр хөлтэйгээ үлдэнэ. Харин эс чадвал чи далайн хөөс болон зам брах болно. Ойлголоо. Би ойлголоо. Би зөвшөөрч байна. Тэгвэл наашир. Тэгээд дуул. Энэ үеэр газрын эзэнт хүрний ханхүү өөрийг нь аварсан уянгалаг сайхан холоотой бүсгүйг хаа сайгүй хайж байлаа. Шуламд хоолоогоо зарж хүлтэй болсон Ариэлийг далайн ирэг дээр сууж байтал ханхүү түн дээр ирэв. Сайн уу? Чи хэн бэ? Энд ганцаараа юу хийж байгаа юм? Уучлаарай. Чамд тусламж хэрэгтэй бололтой. Наадтай хамт яв. Ава. Ээжээ. Би энэ охиныг далайн иргээс авч ирлээ. Тэр ярьж чадахгүй учраас гэрт нь хөргөж чадсангүй. Тэгээд ортондан аваад ирлээ. Тэгэлгүй яах вэ? Хүү минь. Тэгэлгүй яах вэ? Охинд 7 хувцас өрөө бэлтгэж өг. Энэ өдрөөс хойш
2 хоног өнгөрлөө. Ариэл ханхуг өөртөө дурлуулж чадаагүй л байлаа. Гэтэл нэгэн өглөө ханху хайж байсан бүсгүйгээ олсон гэхээр ордон даяар төвөв. Хаан эцэг хатан их минь. Би амийг минь аварсан энэ сайхан хоолойд бүсгүйг сая л оллоо. Хэрв та хоёр хүн зөвшөөрвөл би түүнтэй гэрлэх хүсэлтэй байна. Чиний яз жаргал бол миний яз жаргал хөө минь. Чи нэгэнт гэрлэх бүсгүйгээ олсон бол би зөвшөөрнө. Ямар сайхан мэдээвэ хөө минь. Ээж нь бас баяртай байна. Хурдан хурмын бэлгэлтэд орцгоё. Ханху нэгэнд өөр хүнд хайртай болсон тул одоо надад ямар ч арга үлдсэнгүй дээ. Ингээд би нар жаргах мөчөд далайн хөөс болон зам харахад үлдлээ. Ганчтэй. Та намайг таньж байгаа үстэй? Ингэж гонигдож цаг алгаа. Би бүх зүйлийг олж мэдсэн. Ханхугийн дорлсон бүсгийг урсуулаа юм байна. Тэр таны хоолойг ашиглаж ханхуг хуурсан байна. Бид бушуухан очиж түүнийг загсаах хэрэгтэй гүнжтэй. Үүнийг сонссон Ариэл ихэд айж ханхугийн гэрлэх ёслол хийхээр зэхэж үе хөлөг онгоц руу яаран гойлээ. Хайрт хүү охин хоёртоо аз жаргал хүсье. Хоёр минь Болохгүй ханта болохгүй. Энэ бол шулам. Ханхугийн амийг аварсан хүн бол Ариэл. Үүнийг би цаглын нэр төрөөр андгаалж байна. Чи юу яриад байна? Ханху? Та энэ муухай шууны үгэнд итгэхгүй биз дээ? Ариэл, охин минь. Лусиха. Урсуулаа. Чи миний охиныг ашиглаж яаж зүрхэлж байна? Энэ далайн эзэн хэн гэдгийг мартаа юу? би чамайг охиноо сайн харж бай гэж сануулах хэрэгтэй байж л дээ. Гэхдээ нэгэн тойротсон нар жаргаж байна. Охин чинь удалгүй далайн хөөс болон зам хорхолно. Чи хамгийн хайртай охиноо алдсан ой гашууд автаж харин би далайг захирах болно. Урсуулаа ийн хэлээд бусдын хүчийг сурагч шидэтлэмбэ Ариэлийн зүг үлээхээр дээш өргөв. Яг энэ үед ханху хурц сэлтэй соглон шидэтлэмбийг савчиж орхив. Үгүй чи юу хийчих вэ? Миний лимб үгүй. Урсуулаа. Би чамайг далайн чанд дах мөнхийн мөсөн шорондон хорж байна. Тэнд чи өөрийн хийсэн гмийг ухаарч үрд гимшин суух болно. Аава. Намайг уучлаарай. Би түнд итгэх ёсгүй байж. Охин минь. Чамайгаан сонсож ойлгоогүй аавынх нь буруу. Гэхдээ эцэст нь үрдийн харан олсонд чинь аав нь баяртай байна. Ариэл, намайг аварсан хүн чи байж юм. Чамайг таниагүй уучлаарай. Чи миний эхнэр болооч. Эрик. Би зөвшөөрч байна. Хүн ардыг мэхэлсэн орон санаад муу шулам дийлдэж. Ард охин Ариэл минь эргэн ирлээ. Хөө минь аз жаргал ан олж хүссэл бүхэн биеллээ.
газрын болон далайн бүх ард иргэд баярлан хөөрч гайхамшиг тормын гэрч болох хүндэт мөч ирлээ.